Сайн байцгаана уу? Ростарг медиа тавтай морил борлуулалтын менежер Дөлгөн байна. Өнөөдрийн дугаараар би та бүхэндээ усчийг тусгаарлах болон уур тусгаарлах хамгаалтын блокуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. Энэхүү материал нь полипропиленээс хийгддэг бөгөөд зориултын хамгаалтын хайсаар бүрхэгдсэн орчин үеийн дэвшилтэт технологийн материал юм. Усчийг тусгаарлагч болон уур тусгаарлах материалууд нь хоёр өөр тустай материал. Усчийг тусгаарлагчийг байшингийн гадна хэсэгт, харин уур тусгаарлагчийг байшингийн дотор хэсэгт ашиглах зорилттой байдаг. Цас борооны ус чийг таны байшингийн фасадны завсраар, залгаасаар нэвтэрснээр модон каркас болон дулаалгын материалыг норгож гэмтэж насжилтыг бууруулдаг. Нэгэнт норсон дулаалгын материал дулаан тусгаарлах чадвараас 60% алддаг гэсэн судалгаа байдаг. Харин ийм аюулаас сэргийлэхийн тулд танд усчийг тусгаарлагч хэрэг болох болно. Усчийг тусгаарлагч нь байшингийн гадна хэсэгт буюу хаана налуу дээврийг ус салхинаас хамгаалах үүрэгтэй бөгөөд байшингийн дотоод бүтцийг чийг, конденсац, хүйтэн салхи нэвтрэхээс хамгаалж давхар дулаан алдагдалтыг бууруулдаг. Усчийг тусгаарлагчийн буудал дээр байгаа А гэсэн тэмдэглэгээ нь байшингийн гадна хэсэгт ашиглах зорилтойг илэрхийлж байгаа. Харин түүний ард байгаа 100, 110, 120 гэсэн тоонууд нь тухайн усчийг тусгаарлагчийн нэртийн хэмжээг илэрхийлж байгаа утгатай юм. Жишээ нь Ондотис үйлдвэрийн A120 Smart гэсэн усчийг тусгаарлагч нь хар өнгөтэй бөгөөд хоёр захаараа өөр дээрээ тууцан наалттай ам зөрүүлэхэд хялбар болж байгаа давхар салхи болон нарны хэд ягаан туяанаас хамгаалах онцгой үүрэгтэй болж шинжлэгдэж ирсэн. Дунджаар нэг айл өрх өдөртөө 10-аас 15 литр уурыг амьсгалах, шүршүүр дор хоол хийх замаар бий болгож байдаг. Харин тухайн уурыг бүрэн гадагшлуулахгүй тохиолдолд хүйтэн, жиндөө, агаар солилцоо муу явагдаж мөөгөн цэртг эсвэл конденсат зүүсэх эрсдэлтэй байдаг. Үүнээс хамгаалахын тулд танд уур тусгаарлагч хэрэг болох болно. Уур тусгаарлагч энэхүү материал нь нэг талаасаа уурыг бүрэн гадагшлуулдаг. Харин нөгөө талын гөлгөр хэсэг нь уурыг нэвчүүлдэггүй байгаа нь энэ материалын гол үзүүлэлт юм. Та уур тусгаарлагчийг байшингийнхаа хаан дээврийн дотор дулаалгын хэсэгт ашиглах зорилттой. Механик үйлчлэгээнд дэсвэртэй бөгөөд ямар нэгэн урагдаж цоорох аюул байхгүй. Агаарын ямар ч нөхцөлд хасах 40-оос нэмэх 80 градус хүртэлх дэсвэртэй бөгөөд энэ материал нь удаан эдэлгээтэй. Өнөөдрийн дугаараар би та бүхэндээ усчийг тусгаарлагч болон уур тусгаарлах хамгаалтын пленкуудыг хэрхэн хэрэглэх болон ашиглах тодорхой хэмжээний мэдээлэл хүргэсэн гэдэгт найдаж байна. Хамт байсан баярлалаа. Ростарг медиа.